Анд нөхөр нь өстөн дайсан болсон хүний гуйлт. ертөнцийн эзэм нь та гуйх үгийг минь сонсооч, өсөлт гуйлтаа хэлэхэд минь надаас бүү нуугдаач. Анхаарлаа нааш нь хандуулаад хариугаа өгөөч та. Түгшүүр зовлонд дилдлээ би. Өстөн дайсан этгээдүүдийн үг хэлийг сонсоод би үнэхээр мэгдэн сандарч байна. Учир нь гэвэл хорон муу хүмүүсийн дарамт шахалт их байна. Тэр хүмүүс надад гай зовлон авчирч байна. Уур омгоо харуулan өөдөөс минь дайраад өсөрхөн дайсагнаж байна. Үхлийн аимшигыг үзээд зүрх минь шимшрэн зовж байна. Айдас давтаад чичрэн дагжиж аимшиг гамшигт эзэмдүүлж байна би. Тагтаа шуу мэд далавчтай байсан ч болоосаа. Тэгвэл би нисэн одоод санаа амар болгосон. Тийм ээ, би алс хол очоод цүл газарт буугсан. Ширүүн салхи догшин шуурганаас хорогдох газраа би хурдан олгосон хэмээн өөрөө өөртөө хэлж байна. Бүхнийг захирагч эзэн минь та тэдний үг яриаг нь бодлуулаач. Учир нь гэвэл энэ хотод би аллах хүчрхийлэл, тэмцэл тулааныг л харж байна. Өдөр шөнөгүй тэд хотын хэрмийг тойрон яваад хорлон сүйтгэх ажлаа сэтгэн гай зовлон авчирч байна. Хууль дүрм завхруулагчид газар савгүй дарахад хотыг эзлэн авчээ. Өрөөл бусдыг шулан мүлжих, заллан мэхлэх үйлс зах зээлээс нь хүртэл огт салхаа болжээ. Намайг тийхүү илэглэн тохуурхаж буй тэр этгээд бол өстөн дайсан минь бишээ. Хэрвээ тийм байсан бол үүнийг би тэсвэрлэгсэн. Надад тийхүү ихэмсэг дээрэнгүү хандаж буй тэр этгээд бол атаат хүн минь бишээ. Тэгвэл би түүнээс зугтан нуугдаж чадгсан. Гэтэл хамтран зүтгэгч анд нөхөр минь дотны хайртай чи минь үнийг хийж байна шүү. Өөр хоорондоо бид дотны үгсээр ярилцдаг байсан. Олны дотор ороод ертөнцийн эзний сүм рүү хамтдаа очдог байсан. Тийм хүмүүсийг үхэл авах болтугай. Тийм хүмүүс амьдараа булш руу орох болтугай. Учир нь ёрын муу тэдний сэтгэл дотор оршин байна. Харин би ертөнцийн эзнээс тусламж гуйна. ертөнцийн эзэн намайг аварна. Өглөө үдшийн цагаарч, үд дундын үеэрч, үргэлж би түүнд өгүүлэл гомдлоо мэдүүлэн яолон гинжсээр байна. Миний дууг тэр давтаяа сонсох болно. Үу олон хүн надтай тэмцэн тулдахаар өөдөөс минь сөрөө зогсож байгаа боловч энэ тулаанаас намайг тэр эсэн мэнд гаргана. ертөнцийн эзэн тэдний зүг анхаарлаа хандуулах болно. Өн мөнхийн үеэс эхлэн оршин буй ертөнцийн эзэн тэднийг доош нь дарна. Учир нь тэд зам байдлаа хизээж засдаггүй улс. Түүнээс айж имэхийг огт мэдэхгүй хүмүүс. Дотны нөхөр минь хүртэл анд найзынхаа эсрэг ар далайн босов. Хилэлцэн үгнээсээ буцав. Тинхүү хэлэх үг нь шар тосноос зөөлөн боловч зүрх сэтгэл нь хор хонзонгоор дүүрэн ажээ. Ярих яриа нь тосноос налирхай боловч хуйнаас нь сугалсан сэлэн мэд хөнөөлөгтэй ажээ. Хүнд хэцүү зовлонгоо мөнхийн эзэнд даатгаж байгтун. Тэр л чамайг тэтгэн дэмжих болно. Үнэнч шудраг хүн ялагдахыг мөнхийн эзэн зөвшөөрөхгүй. Харин ертөнцийн эзэн минь та тэр этгээдүүдийг гүн гүнзгий булшны ёроол руу шидэж хаяач. Хүний цус урсгагч, итгэл тэрслэгч этгээдүүд насныхаа талыгч наслалгүй үхэж арилсан дээр харин би өөрөө ертөнцийн эзэн таньдаал найднаа. ертөнцийн эзэнд эргэлзээгүй найдах нь ертөнцийн эзэн минь инэрл хайраа харуулаач. Учир нь гэвэл өссөн дайснууд намайг өдөржин дарлаж байна. Дээрээс нь тэслэх мэд дээрэнгүү хандаж байна. Хатаат хүмүүс намайг өдөржин дарлаж байна. Үе олон хүн химсэг бордон авирлахтаа өөдөөс минь эсэргүүцээ дайран давталж байна. Айдас төгшүүрт автахдаа таньдаа л би найдаж байна. ертөнцийн эзэндээ амласан үгнийх нь найдвартайг магтаад баршгүй ертөнцийн эзэндээ л би найдана. Тинхүү би юунаас жаахгүй. Хүн намайг яаж чадах вэ? Хэлсэн үгийг минь мушгин гуйлахаар өдөржин тэд зүтгэж байна. Ёрын муу юм надад үзүүлэхээр үргэлж тэд гуйлтаж байна. Өөр хоорондоо тэд эвсэлтэн нэгдээд тун хүлээж алхан бүрийг минь ажиглан харж байна. Амийг минь хөнөөхөөр зэхэд амьсгаа даран хүлээж байна. Тиймээс ертөнцийн эзэн минь уур хилэнгээ харуулan унаж өгөөш тэднийг. Үйлцэн гимийнх нь хариуд устгаж хаяаж тэднийг. Өө гашиг минь хэр их болохыг та тоолсон мэт мэднэ. Урсах нулимсыг минь та тулманд хийгээд химжсэн мэт мэднэ. Тэр бүхэн маань таны дансан тэмдэглэгдээгүй гэж юу? Танаасаа тийхүү тусламж гун дуутах минь өснөн дайснууд эргээ цогтох болно. ертөнцийн эзэн миний талд байгааг би өөрөө мэднэ. Амлсан үгнийх нь найдвартайг магтаад баршгүй ертөнцийн эзэнд амлсан үгнийх нь найдвартайг магтаад баршгүй мөнхийн эзэнд ертөнцийн эзэндээ л би найдана. Тийхүү би юунаас жаахгүй. Хүн намайг яаж чадах вэ? ертөнцийн эзэн минь би танд амлснаа биелүүлнэ. Талархлын өргөлөө өргөнө. Учир нь гэвэл ам биеийг минь та үхлээс аварсан мөлий. Хүлийг минь та бүдэрхээс хамгаалсан мөлий. Тийхүү би амьдралын гэрэл гэгээг үзэж ертөнцийн эзнийхээ өмнө амьд мэд явна.